За энэ уул уурхай дээр барьж байгаа бодлого дээр уг нь дамжны сайд уг нэлээд зөрөгтэй явж исэн. Тэгээд дундуур нь ингээл улс төрийн шийдвэр гарчлаа марчлаа гэл ингээл ухраад л явчихж байгаа юм шиг санагдаж байна. Уг нь анх ярьж ирснээрээ бол бид нар одоо оюу толгойтой жоохон хатуу ярихад хэцүү байна. Бусад жижигвтер төслүүдээ хөдөлгөе гэдэл энэ одоо орж ирж ирсэн шүү дээ. Энэ дээр бол би бол бас юм зөв юм болов уу гэж бодож ирсэн. Гэтэл одоо ингээд ухраад ороод хойшлууллаа барьлаа гэж явж байна. Тэгээ энэ ер нь энэ нийт одоо энэ дэсийн салбарт байгаа татврын ачаал бол Монгол улсад бол за бусад энэ дэс одоо олборлож байгаа улсууд за Чили байна, Перу байна, Австрали байна, Казахстан байна. Хамаагүй өндөр байгаа шүү дээ манайх. Тэгээ энэ олон улсын зах зээл дээр энэ зэсийн үн өндөр байхад энэ салбараа уг нь ингээд нэг жоохон солонгоруулаад ингээд яах юм уу ингээд одоо ухарсанд нь одоо маш их харамсаж байна. Та бол одоо уг нь засгийн газар бүлэг дээр энийгээс хамгаалаад аваад гарч ирэх хэрэгтэй байсан. Энэ салбар чи одоо тэгээд энэ оюу толгой Эрдэнэт гэдэг нэг хоёроос өөр ярих юмгүй болцсон. За одоо ингээд гişүүд ингээд ярихаар ингээд хууль ярьж байхад төслүүдийн бүр нэр зааж ирээд яриад байгаа байхгүй чи салбарын асуудал ярьж байгаа шүү дээ. Тэгээд ингээд нэг юм салбарын нэг юм эдэн төслүүдийн лобби явж байгаа юм шигээр л энэч болохгүй, тэрж болохгүй, энэ давуу тал болох чинь гэж яриад. Тэгэхээр би шүүмжлэлтэй хандах гэдэг юм бол засгийн газар ийм боломжит хэдэн төсөл байсан, энэ төслүүд нь ингэх байсан, ингэж манай татврын одоо орлого буурах байсан, энийгээ бид нар ингэж олох байсан гэдэг юм уу ингээд тодорхой яриагүйгээс болоод одоо ингээд энэ салбар чинь бас ингээд унж ийн гэж би бол дүгнж ийн. Тэгэхээр одоо энэ зарчмын зөрүүтэй саналаас чинь болоод баг би бол хуулийг дэмжихэргүй л болсон. Тийм болчлоо л гэж бодож байна. Асуулт авахгүй юу гэлж байна.